та бүхэн дагуулад хараарай. Матай 5:38-аас 42. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэснийг та нар дуулсан. 39-р шүү дээ. Харин би та нарт хэлье. Ёрын өгүүлдэгчдийг бүү эсэргүүцсэн. Хэрвээ хэн нэг нь баруун хацрыг чинь алгадвал түүн рүү нөгөө хацраач тавьж өг. Хэн нэг нь чамтай заалдаж цамцыг чинь авахыг хүсвэл дээлийн бас түүнд өг. Хэн нэг нь чамайг нэг бээр газар явахыг хүсвэл түүнтэй хамт 2 бээр яв. Бөөсөн хүнд өг, чамаас зайлхийг хүссэн хүнээс бүү зайлсхий гэсэн. Яг энэ үгийг харах юм бол эзэн Есүс дагалдагч нарыг эргэн тойронд байгаа хүмүүсийг тойруулж суулгаад номлож байгаа гэсгээс харж байгаа. Матай 5-р бүлгийн 38-р ишлэл буюу эхний ишлэлийг харвал нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэснийг та нар дуулсан гэж. Хуучин гэрээнд бол яг ийм үйл явдал өрнөдөг байсан. Хэрвээ хэн нэгний нүдийг чи сохолвол хариуд нь яг нүдээ сохлуулна гэсэн. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр. Шүдийн булгах цохол яах вэ? Хариуд нь шүдийн булгацгаа дөрвөн болно гэсэн. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар. За үннийг хэлэхэд хүний альва зүйлд хандах хариу үйлдэл үзүүлэх үйлдэл яг л ингэж гардаг. Хүн тантай яаж харьцсан эргүүлээд яадаг вүлээ? Яг л тэгж харьцнаа гэдэг дүрм бидний амьдралд үйлчилж байна. Зүгээр байх зүү шидэд байвал зөрүүлээд яа гэдэг вүлээ? Ямар үгдэрэ мэдэж байна. Зэрэг зүрх чанга хэлж байна шүү дээ. Тэгэхээр хүн энгийн хүн бол яг ингэж л үлддэг. Хэн нэгэн тань руу зүгээр байхад зүү шидэх юм бол зөрүүлээд тэмэн шиднэ. Нүдийг чинь дэлсчих юм бол зөрүүлээд нүдийг чинь дэлснээр болоод хоёр нүдийг нь дэлсэн. Хүн тантай яаж хайцсан яг л тэгж хайцсан. Аятайхан байвал аятайхан байна, айгүй байвал айгүй байна. Энэ бол хүн энгийн хүний дотроос гардаг үйл. Өнөөдөр бол бидний эргэн тойронд байгаа хүмүүсийг ингэж л амьдарч байгаа. Тэгвэл үггүйгээр сайн мэдээ тараажуулах нэг чухал зүйл нь энгийн хүнээс илүү амьд сурах хэрэгтэй. Бид бол энгийн хүн биш ээ. Харин бид бол эзний хүн байна. Амен. 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 Хажууд байгаа нь хараад хэлбэ та бол энгийн хүн байхаа болчихсон шүү дээ. Энгийн хүн байхаа болчихсон. Энгийн хүн амьдрал дуусаа гэж. Энгийн хүн. Конец. Finish. Мё. Энгийн хүний амьдрал дууссан. Тэгэхээр энгийн хүн бол нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр аятай байвал аятай, айгүй байвал айгүй байдаг бол харин бид энгийн хүнээс илүү амьдрах дуудлагатай байсан. Ингэж л сайн мэдээг бид үгээрээ үйл хөдлөл бүх зүйлээр гэрчлэхээр дуудагдсан хүмүүс байна гэсэн. Эзний төлөө энгийн хүнээс илүү амьдрах хэд хэдэн чухал зүйлийг энэ ишлүүдээс бид харж байна. Эхнийх нь эзний төлөө энгийн хүнээс илүү уучлалт хүмүүс болцгоё. Хэн нэгэн хацрыг чинь алгадвал нөгөө хацраа тавьж өг гинэ. Энэ ямар утгатай үг юм болоо. Зүгээр улаагаар руу зодтолж байгаа зодооны талаар яриаг байна. Харин хацрыг чинь алгадвал яадаг вэ бид бол? За бид яг энгийн хүмүүс яадаг вэ? Эргүүлээд алгаддаг. Харин эзэн юу гэсэгээр нөгөө хацраа тавьж өг гинэ. Чиний баруун хацрыг алгадвал зүүн хацраа тавьж өг. Энэ нь ямар утгыг илэрхийлж байна? Энэ нь уучлалыг илэрхийлж байна. Эргүүлээд алгадахын хооронд дахиад алгадуулж бэлэн болох энгийн хүний дотроос гарахааргүй ийг л биш хүний дотроос л гарч болох зүйлийг илж байна гэсэн. Энгийн хүний хариу үйлдэл бол алгадуул эргүүлээд алгадна. Харин эзний хүний хариу үйлдэл бол нөгөө хацраа тавьж өгнө. Нэлээд дээхэн үед би яг энэ талаар сургаал номлосон чинь манай том охин маань энэ сургаалыг сонсоод юун дээр сургууль дээр очичоод оройн гэртээ ирэхдээ бүүн баяртай ирсэн. Яасан бэ гэсэн чинь бүтэн сайнны сургаалыг би хэрэгжүүлсэн шүү. Ангийнхаа нэг хүүхдээ маргасан чинь нөгөө хүүхд нь баруун хасрыг алгадчихлээ. Тэгэн гут нөгөө охин маань гинт бодсон байна охин маань. Юу гэж бодсон гэхээр бүтэн сайн сургаал цагтаа нөгөө хацраа тавьж өгсөн. Гэж бодоод нөгөө найз дээрсэн чи ерөөсөө энтлих дээр бас алгачих гэж. Тэгээ нөгөө найз нөгөө дээр нь бас 3 алгацсан гэнэ. Тэгтээ охин маань яасан гэхээр сургаалыг хэрэгжүүлж чадсан даа бон баяртай үлдсэн гэнэ. Сая бас Филиппин дэх пастор яг энэтэй холбоотой гэрчлэл ярьж байсан. Юу гэсэн хэрэг итгэж болсны дараа аав ээж нь ах дүүс нь итгэж биш учраас айгүй хяхаж хавчиж янз бүрээр хэлдэг байж. За ах нь өөрөө насаар том, биеэр том учраас итгэж болсныхаа дараа дандаа дээрлэгдэг байж. Нэг өглөө ах нь яасан гэхээр нөгөө дүүгээ зохиод авсан байл та цэцэрлэн. Тэгэн гут нахаа болилдоо гэсэн чи бүр ингээд зодохгүй дайрсан гинэ. Ер нь дээрлэгээд тэгэн гут нь ингээд шүд зугаал яах вэ гэж байгаа хоёр гарын ингээд бариад авсан юм. Бариад авах юм бол хүний нүдээр бол
бол бараг эргүүлээ зовлтох нүг юм бариад авсан юм байна. Тэгэхээр шүдээ цуц 2 гарыг барьж авсан чинь яг тэр үед энэ Матай номын 5 дугаар бүлгийн 39 дугаар эшлэл нэсээ гараад ирж хэлтэй. Нөгөө газараа тавьж өгөөч. Тэр бод нөгөө гарыг барьсан чигээр яасан гэхээр эдгээр газар дээр алгацсан байна. Тэгэхээр нөгөө газараа гэж зогсон гэнэ. Ойлгосноо нэ? Гарыг барьж өгөхдөө нөгөө гараар нь ингэ зогсон гэнэ. Ах нь гайхсан чи яаж балаарч байгаа юм бэ? Тэгээд дараа нь хэлсэн би таныг уучлж байна. Би Есүст итгэдэг учраас Бурхан намайг уучлсан тэр уучлалаар би таныг уучлж байна гэж гэрч хэлсэн. Харин тэр пастрын үед би сая хараад үнэхээр баярлсан. Нэг ном гаргасан байсан. Тэр пастор Филиппин даяар өнгөрсөн 17 энэ 18 оны ихээр их алдартай болсон байна. Энэ жил 50 нас хүрсэн. Тэгээд 50 насныхаа босгон дээр 7 хоног гэсэн үү? Өдөр болгон 50 км гээд байгаа. Гүүсээ. Тэгээд түүний гүүж байгаа гүүлтийг нь эхлээд хэд хүмүүс сонирхож байсан сүултээ бүр Филиппин даяар нэвтрүүлэг болгож гаргаад тэгээд гүүх замаа дуусгангуу та тэр газараа дагаж гүүж байгаа, сонирхож байгаа, телевизийнхэн очиж байгаа тэр хэсэг дээр дандаа номлол хийсэн. Хотод хандж. Тэгээд энэ үйлчлэлээс болоод Филиппин даяараа түүнийг таньдаг болчих. Фредди гэх пастор. Тэгэхээр эзний алдрын төлөө амьдарч байгаа бид энгийн хүнтэй адил хацрыг чинь алгадвал эргүүлээд алгаддаг биш нөгөө хацраа тавьж өгдөг. Ийм уучлалын зөрчилтэй хүмүүс болох хэрэгтэй. Өнөөдөр бол ер нь боломжтой бүхэл зүйл дээр уучлалтай биш харин гомддог нийгэм бид нар амьдарч байгаа. Ерөөсөө нөгөө гомдоос үнэн ч ойлгоогүй байхад ерөөсөө уучлаад гомдсон. Тийм сайн дураараа гомдож болох бүх талбар дээр гомдлыг тээдэг ийм нийгэмд амьдарч байгаа. Аавтай гомдчдаг, ээжтэй гомдчдаг, найзтай гомдчдаг, эх орондоо гомдчдаг, ерөнхийлөгчтэй улсын хурлын гишүүдтэй өөртөө ч гомдчдаг, маргаашаа бодохоор бас гомдсон байдаг төрүүлээ. Та маргааш адилхан өрнөндөө гэдээ өөрчлөлтөө гомдсон юм. Өнөөдөр арах юм бол дэлхийд даяар, зайлангуяа Монгол даяар бүр нэг төрлийн өвчин байна гэж би харсан. Энэ юу гэхээр ерөөсөө гомдлын өвчин. Ам мэдээд бол гомдол ярьж байгаа. Сайн намайг наашаа ирж байхад миний хард сууж явсан нэг ихч байсан. Тэр ихч манаас замын турш ам хуурайг ярьдаг нэлээ яриа гэж. Тэгээд бид нар ингээд зөөргөлөд машин унтах гэдэг араас сэрцгээ гэж. Сэрцгээ залуу усууд яасан үнхээгүй. Наа жолооч үргэлж штэ. Сэрцгээ юм яар дуул гэж. Тэгээд би яах вэ? Унхаатай байхад бол ингээд сэрүүл яваад. Унтах байлуул. Тэгээд нөгөө их чинь замын турш яриад л. Тэгтээ ярьж байхад амнаас дандаа гомдол гараадсан. Тэгээд нэг юм ярьсан надтай юу гэж ярьсан гэхээр ий баримтын нөтийн одоо татварыг ерөөс ойлгохгүй муусай амир бидрээс мөнгө аваад идэж угаад байс аваад томруулаад гэж баг ярьсан. Тэгээд би бүргээс чагнаал 8 цаг тэгээ бол хэцүү үстэй. Чихэн дээрээс нөтийн муусай амир гэдэг татварын стандарт барайг. Тэгээд би гомдохгүй байсан ч тийм олон цаг тийм сонсгорч ингээд сүулдэ би өөрөө мэдгүй нөтийн стандарт байлаа юм байна. Нөгөө нэг дуу сонсохоор амнаас гарахаа байждаг шүү дээ. Амьдрал минь ээ чигээд дараа нь явж байгаа юм гэдэг. Амьдрал минь ээ чигээд явж байдаг. Тэр үчиг 8 цаг тийм сонсоод өөрөө мэдл мэдэх юм шүү дээ. Нөтийн хагтайсан муу сонсоод. Тэгээд би сүлдө дисгээ яваад ирсэн их чинь. Нөтийн тэр баримт дээр орж байгаа мөнгө. Энэ татврын мөнгнүүд чи их чинь зөвхөн улсын хурлын хүмүүсийн карманд ордгоо шүү дээ гэж. Эндээс чинь бүхэл бүтэн жилийн төсөв бүрдэж байгаа. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиж байгаа замын цагдаа нар цалингаа авч байгаа. Хивж өмнө цагдаа нар цалингаа авч байгаа, эмчнэр цалингаа авч байгаа, багш нар цалингаа авч байгаа. Тэтгэврийнхэн болон групп байгаа хүмүүс тэндээс тэтгэврийн мөнгө группийн мөнгө авч байгаа. Хэрвээ татвар байхгүй болчих юм бол юу болох вэ гэж. Тийм учраас би татвараа ер нь гөх ёстойгоор нь өгдөн шүү дээ гэж. Тэгээ ярьсан ч юм гэсэн үг юм уу сайн нар гэж яриад л. Гэхдээ би зөрүүлээд замын турш ярьсан. Яриад. Сүүлдээ нөгөө өгч маань өөрийнхөө бизнесийг ярьлаа. Тэгээ бизнес ярихдаа бизнестэй холбоотой асуудлаа ярьлаа. Та нар нөгөө юм бүдэн шоуны юм алга хүндэмнүүд харсан уу? Дэлгүүрүүдээр аягүй зарж байгаа. Толбот өндөг гэдэг. Тэр толбот өндгийн үйлдвэр эзэн юм. Тэгээд өстой монголчууд өстой саялгүй толбот өндгөө танихгүй. Толбот өндөг амар хөөрөгтэй хад ямар мухаж жижиг өндөг байл гэдэг. Толбот өндгөөс хамаагүй дээр идлээ амар яриа гэж байна. Энэ сонгороо тасалж. Идлээ хэдрөөсөө тэр өндгөө гэхгүй гамдаа гэлээ. Тэгжээс би тэгээ одоо үнэ нэмэхээр болохгүй 5 жилийн өмнөхийг бол 5 дахин бараг одоо нөгөө бүдэн шууныхын тэжээл нэмэгдсэн тэгсэн мөртлөө үнэн хэвээрээ байгаа. 280 ширхэг 280 биш толбот өндөг. Ширхэг 280 гэж байгаа би ятна 400 болох маар байгаа. Тэгээ 400 болохын тулд би одоо яах вэ гэж баах юм яриад
Тэгээд ярьж яснаа надаас сууж би одоо тэгээд дэлгүүрийнхаа хүмүүстэй дахиад гэрээгээ шинжилье гэж яриад тэгээд би өөртөө ашиггүй амьдарч чана ашиггүй ажиллаж байна. Манай шуунууд одоо дижээлгүй болоод үхэн тэгээд өндөггүй болцгаан та нар гэж ярихгүй яах вэ гинэ. Тэгэхээр би эргэж хараад ихчээ та ямар ядуу гэрээ их гэж байгаа юм тэгэж болохгүй шүү дээ. Харин манай бүдэн шуундаа 5 жилийн өмнө бодвол 5 дахин үнэтэй дижээл өгч байгаа. 5 дахин нэмэгцэн гэж байна. Тэгэхээр бүдэн шуу маань 5 дахин үнэтэй дижээл хийж байгаа учраас өмнөд нь бас их сайн өндөг байгаа. Тэгээ ер нь харуул 500-аар бараг зархад ер нь илүүдэхгүй. Гэтэ арай их юм болов гэж бодоод би 400 болгох юм үгээр та зүгээр ярихгүй. Тэрнээс надад туслаач би 120-ыг нэмж идэггүйгээ гууж мөвөл тааштай маш ядуу гэрээ гэж байна. Тийм биш дээ. Гоё юм л дээ миний дэвстэ баярлалаа. Тэрээс үлдээ баахаа яриад нөгөө өгч маань намайг ахын сонсоод сүлдээ татвараа айтайхан төлөхөөр болоо. Муухтаа миний утсыг авъя гэнэ. Тэгэхээр утсаа өглөө тэгээ чи юу идэх вэ гэхээр би ингээд телевизээ хөдлөгч юм уу баахаа ярьлаа. Тэгсэн чинь тийм үү би чамайг эдийн засагч юм болов гэж бодсон. Тэгээ яагаад энэ зүйлийг ярьж байгаа нэхэр ам дэвсэн болгон гомдол ярьж байгаа энэ үед их эзний хүүхдүүд болсон бид нийгмээ хувьсган өөрчлөе гэвэл маш хурдан уучлалт зүрстгэлтэй болох хэрэгтэй. Харин цуглаан дотор заримдаа их нэлцгэн хүмүүс олон болчих гээд байдаг. Аягүй амархан гомддог, гар бараагүй бол гомдчихдаг, хараагүй бол гомдчихдаг. Тэгэл ерөөс аягүй урдан тийм шархтайгаа яриад байдаг. Би шархалсан. Яасан? Тэр намайг шархтуулсан. Яаж гар ирэх байгаа юм? Тэгээ нөгөөд нь юу ч мэдээгүй шархтуулсан. Тэгээ зарим хүмүүс хараад тэгдэг манай сүмийнхэн чи ямар нэлцгаа хайр яриад шархлаа. Тэгээ нэг шархнаас идэвхтэй муута маргааш дахиад шинэ шархтаа болцсон. Одоо шинэ шархтаа. Шархтаа би шархтаа гэж. Яагаад юм бэ вэ? Бид нэг шархтаа гэж болохгүй шүү дээ. Харин энгийн хүнээс илүү хурдан уучлдаг болъё. Хүмүүс гомдолж байгаа бид нар ам нэхэрэ гомдолж биш. Харин эерэг зүйлүүдийг яриад хүмүүсийг уучлдаг болох хэрэгтэй. Колосай номын 3-р бүлгийн 13-р эшлэлээр эзэн Есүс биднийг уучлсан адил бид ч гэсэн биенээ уучлж явах хэрэгтэй гэсэн. Харин Эфес номын 4-р бүлгийн 30-32 эшлэлээр би биендээ уян зөөлөн сэтгэлээр ханд би биенийгээ уучлах гэсэн болж байна. Есүс биднийг яаж уучлсан шиг бид энгийн хүнээс илүү хурдан уучладаг хүмүүс болох хэрэгтэй. Амен. Есүс эзэн нэг газрыг чинь алгадвал нөгөө газраа тавьчих гэсэн үгний цаана уучлал гэдэг утгыг хэлж байна. Юу зөрүүлээд алгадах гэж бодож байгаа биш. Зөрүүлж алгадах байрлал авах биш. Тэмрэг байрлал авах гэсэн. Амен. 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 Уучлалтай болох хэрэгтэй. Энэ бол энгийн хүнээс холд авсан эзний хүний дотроос гардаг зан чанар байна. Хоёрдугаарт эзний төлөө энгийн хүнээс чилүүгээр амар тайвныг тогтоодог байна. Саяны бидний уншсан Матай номын 5-р бүлгийн 40-р эшлэлдэр хин нэгэн чамтай заалдаж цамцыг шиг авахад заалдаад маргалдаад хэрэлдээд муудалцаад байвал дээлийн дээрээс нэмээд өгчихөө гэж. Цамцаа өгчихөө дээлэж өгчих юм. Энэ бол асар их үн төлөөсний талаар хэлж байна. Хэрэгтэй бол зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд цамцаа өгөх битгий бүр дээдлээ нэмж өгөөч хамаагүй амар тайвныг тогтоодог хүмүүс болох хэрэгтэй. Амен. Зөрчил болгон ялагч биш дандаа ялагдагч нартай үлддэг. Рэнгэн дээр тулалдаж байгаа хоёр тамирчныг харвал нэг нь нам зөхүүлж одоо унсан зодуулсан тамирчин, нөгөөх нь металл зүүсэн тамирч зодуулсан тамирчин хоёр л байна. Металл зүүсэн тамирчны талаар хэрвээ та нар сонсвол металл зүүгээд ялагч болж байгаа ч гэсэн дараагийн 2-3 өдөр тархинд байна. Ангалзаад хамаагүй хүндрэлээ. Надад нэг боксинг одоо 4 удаагийн улсын авраг найз байгаа. Мант хоёр гэн. Нэмэгч 100 кг-д тулалддаг. Тэгээд олон жил тулалдсан учраас хүмсгэн задарч нийлсээр хагаад бүргээд хоёр том юм юу болсон. Яг энэ одоо ясн ингээ бүр оочтой байлаа шүү дээ. Тийм болсон. Нүүрнийх нь хэлбэр нүүрсэн. Рэнгэн дээр тулалдаад ялж байгаа л да. Хүчрүүндээ металл зүүж байгаа. Тэгтээ металлтай зодуулсан болж байгаа шүү дээ. Зөрчилдөө яг л тийм байна. Гэр бүл дотроо маргалдаж зөрчилдөхөөр ихнэр нэмөө нөхөр нь ялах гэдэг хүн хэрэгтэй. Гэр бүлийн маргаанд ялагч гэж байдаг. Бүгд ялагддаг. Нөхөр нь ялагддаг, ихнэр ч ялагддаг, үр хүүхдүүд ч ялагддаг, ялагддаг, амар тайвнаа алддаг. Тэгэхээр эзэн итгэдэг хүн маш хурдан амар тайвныг тогтоодог байх хэрэгтэй. Маш хурдтай. Мөрөгчлүүлээд хэрвээ бид харах юм бол 2-р Тимот 2-р бүлгийн 24-р эшлэлдэр эзний боол тэмцэл мөргөлдөөнд оролцдоггүй гэж хэлсэн.
тэмцэл мөргөлдөнд оролцдог. Хоёр долооног энтэнд явж байгаа яг улсынхаа хил дээр ирсэн чинь амар олон зүйлүүдийг явуулж гарсан. Тэгээ Солонгост ажиллаж амьдарч байгаад Солонгос паспортод дууссан учраас Солонгос шинэ паспорт аваад шууд Солонгосын элчин дээр виз даруулсан Монгол пастор бидэнтэй хамт явсан. Тэгээ гарсан нөгөө Эстон байхгүй учраас нөгөө визийг хараад гайхаад байдаг. Нөгөө маань өөрөө хальтмууд хилээд байдаг. Би Солонгост амьдард юм аа гэх. Тэгсэн чинь гарсан Эстон байх хэрэгтэй байдаг. Дууссан паспортоо үзүүлсэн тэгэхээр бүр гайхаа хоёр паспорттай байдаг бүгд гайхаад. Тэгсээр хагаад 20 минут 30 минут нөгөө нэг хил дээр гацаацсан. Харин 42 хүн сууж явсан автобусны 30 гаруй зорчигч нар бүгдээрээ бухимдаж ирсэн 20 минут болсон чинь. Бухимдаад ойрлоо сүүлдээ нөгөө жолоочрууд айраа хөдөл тэрмүү нөхрийг хаяад яв гэж орлоод ирсэн. Тэгээ сүүлдээ бид нар дисгээр бод хэлсэн. Та нар битгий тэгэлтэй нэг монгол хүнээ бид нар үлдээч хэрхэл гарах гээд. Тэр хүн чинь дараагийн автобус юм уу суугнаа тэрийг авахгүй бол яах вэ? Тоогоороо суудаг болсон шүү дээ, суудлаа. Тэгсэн чинь илүү суудлахгүй тийм машин ирээд авахгүй бол яах вэ? Бид нар хил дээр нэг 10 минут дахиад хүлээчихээ орно. Яагаад нэг ингээ хаяа явж байгаа юм бэ? Тэгсэн чи юу ярьж байгаа ёстой балаа юм тэгээд ямар ч юм байсан ёстой ноотол юм явсан байлгүй гэж бүгдээрээ хэлээд үглээ ашигараа сүулдэ бид наруу дайраа жодооч хөдөлч гэж сүулдэ жодооч барин гори мэдэлгүүлж байгаа. Тэгээ яг хөдлөө явж байсан чи уцтуугаар нөгөө төхөн штомбод оруулаад гарч ирчихэ гэж. Хүү зогч гэсэн чи битээ зогсоо яа. Тэгсээр хагаад автобус өнгөрөөд хэл гараад явж байгаа. Тэгээ үлдээчих. Тэгээ надад юу удагцсан гэж бид нар чи ямар амар эвдэрдэг болчихоо байна. Боломжтой гэсэн бүх хүнтэйгээ эвдэрлцдэг болчих. Эвдэрл гэдэг зүйл яг л ус агаар шиг хэрэгтэй хэрнээ ховорцсон бараа шиг олдгоо байсан. Бол байж болох бүх талбар дээр амархан эвдэрдэг энэ цаг үед харин эзнээр дуудагдсан та амар тайвныг тогтоодог хүн болох хэрэгтэй. Амен. Амар тайвныг тогтоо. Хин нэгэн тантай заалтаж, маргалтаж, цамцыг чинь авах гэж муудалцвал цамцаа өгч. Амар тайвныг тогтооход бол дээр нь дээлээ нэмээд өгч. Гайхандаа. Яг энэ хэсгийг бодохоор надад юу бодогддог вэ гэхээр Энрико гэж нэг хүний түүх. Би энэ түүхийг олон жилийн туршид уншсан гэдэг байн боддог. Нэг өдөр Энрико өөрийнхөө ажилуулж байсан модны цахилгаан гисэг талхаж явсан. Орой болоод чихэд орой салхинд алхаж явтал яг модны цахилгаан нь өөрийнх нь хураасан байсан зардаг модны дэргэд хоёр хүн сөөмөлцөөл ямар нэгэн хийгээд байсан. Явж очоод Энрико харсан чинь өөрийнх нь яг бэлдсэн хатаасан модноос суулгаа хийж машин хураагаа зогсоод суулгаа хийжсэн. Тэгээд Энрико шууд цагдаа дуудыг ирж болсон ч яг тэр газраа эзэн залбирсан. Эзэн минь би яах вэ гэж. Гэтэл бурхан хизээж байж боломгүй нэг зүйлийг сануулсан. Хүний ухаанаар бол барьж очоод барилцаад амнаас. Гэтэл бурхан юу сануулсан бэхээр очоод тусал гэж сануулсан. Тэгээд явж очоод нөгөө хоёрт чинь ачсан мод. Тэгээд ачаалаа ажиж байгаа асуусан. Та нар энэ модыг юунд хэрэглэх гэж байгаа юм бэ гэж. Гэсэн чинь нөгөө хоёр хэлж байгаа нэ ийм хэрэглэх гэж байна гэж. Тэгэн гоо Энрико хэлсэн. Тэгвэл та нар буруу мод ачаад байна шүү дээ. Илүү хатаахтай мод нь хэрэгтэй шүү дээ. Тэгсэн чинь нөгөө хоёр чиста сайн hulгаач юм аа. Модны чанарыг хүртэл мэддэг. Гурлааш та 3 тэнцэн хуваана гэдэг. Тэгээд нөгөө модыг буцааж уулгаад машин авраагаад нөгөө хатаахтай модоос найцсан. Шөнийн турш ачаад дуусаа тэгээд дадлага хийгээд нөгөө хоёр нь явахаар зэгтэй. За тэгээд эргээд яаж уулзах вэ? Яг 3 тэнцэн хуваана гэж. Харин Энрико хэлсэн. Үнэн дээр бол энэ мод миний мод юм аа. Нөгөө хоёр гинт гайхсан. Тэгээд Энрико хэлсэн. Энэ мод миний мод. Шөнийн туршид та хоёр миний модноос булгаа хэлээ дээ. Гэхдээ битгий санаа зов. Би цагдаа дуудахгүй. Би та нарыг байрч явж туслаарай гэж орилох. Үнэхээр та нарын амьдрал хэцүү байна. Булгаа битгий гэж. Шаардлагатай бол энэ модыг аваад яваа. Харин 15 минут намайг сонсооч гэж хэлсэн. Тэгээд Энрико бурхны талаар ярьж өгсөн. Сайн мэдээ ярьсан. Харин нөгөө хоёр хүн газар дээр өвдгөл суугаад уйлаад бурхныг амьдралдаа хүлээж авсан. Гэхдээ модооч аваад явсан. Харин Энрико дараа нь юу гэж тэмдэглэсэн бэ гэхээр нэг машин модоор хоёр хүний амьдралыг бурхан дээр авцарлаа. Хожоотоо 8-аас өгч тэмдэглэсэн. Бид нар яг иймэрхүү асуудалд ороод хэн нэгэн бидний үнцэнтэй зүйл рүү халтах юм бол бид нар эргүүлээд дайрахад бэлэн зөрчилдөд бэлэн байдаг. Харин эзэн юу гэж зааж өгөх гэхээр хэн нэгэн чамтай заалдаж, маргалтаж, мэтгэлцэж, цамцыг чинь авахаар муудалцвал цамцааг өг дээлэж тайлаад өгч. Үнцэн тогтоож байж амар тайвныг тогтоох нь
маргалдах зөрчилдөд үн цэнтэй зүйлүүдийнхаа мөнгийг саралтуулахаас илүү чухлаа гэж эзэн сануулж байна. Та бол энгийн хүн биш ээ. Энгийн хүн бол зөрчилдөнд ялагч болохын тулд боломжтой бүх зүйлийг хийдэг. Бүр болохгүй бол давж заалддаг. Тэгмэц өөр өөрийнх нь талд орж өмгөөлжүүлэх хүмүүс рүү очдог. Өчигдөр манай бага охин эгчтэйгээ нэг бугууч булаацалтай боо юм болсон. Тэгээд эгч нь хэлсэн юу гэхээр энэ миний бугууч болохгүй шүү дээ гэж тавьсан чинь өөлаад орлоо. Тэгэхээр би явж чад бол руу яасан бэ миний өнөө өглөө. Яасан бэ миний өгсөн чинь анаа өхгүй байна гэдэг. Тэгэхээр би угаасаа өхгүй шүү дээ. Наа чинь чиний их биш анаа гэсэн чинь үгүй миний их гэдэг. Энэ өдөр сараад яваад. Тэгэхээр үгүй анаа гэсэн чинь үгүй миний их гэж нэгээд уурлаад. Тэгээд би бас яг сургаалыг бэлдэж бодож байхдаа бас давхар бодож байлаа. Хүүхэд байхасаа бидний дотор гим нүгэлтэй зан чанар байдаг учраас хэрвээ шаардлагатай бол давж заалтаад ч хамаагүй ялалтыг авах зорилттой үнэн хэрэгтэй бол маш олон тэмцэл мөргөлдөөнүүдийг бий болгодог. Харин эзний бол тэмцэл мөргөлдөөнд оролцдог маа. Амен. Амар тайвныг тогтоодог хүн болоорой. Хажуу даваа нөгөө хараад хэлээрэй. Эзний хүн тэмцэл мөргөлдөөнд оролцдог маа. Эзний хүн тэмцэл мөргөлдөөнд оролцдог. Энгийн хүнээс илүү амар тайвныг тогтоодог болоорой. За дараагийн чухал зүйлийг маш хурдан харъя. Эзний төлөө энгийн хүнээс ч илүү ажиллаж бас үйлчлдэг болох хэрэгтэй. Энэ талаар эзэн Матай номын 41-р эшлэлдэр хэн нэгэн чамайг нэг бээр явахыг хүсвэл хамтдаа 2 бээр яваа гэсэн. Яг Есүс эзэн энэ зүйлийг номлож байх тухайн цаг үед Ромын хуулинд нэгэн хууль байсан. Ромын цэг явж байгаад хэрвээ ядрах юм бол ойрхон байгаа Израиль хүнийг дуудаад тэгээд нөгөө Израиль хүн өөрийнхөө мөрчөө бамбай зэвсгийг үүрүүлээд нэг бээр газар зарж нэг бээр газар юмаа өөрүүлж явж болох хууль байсан. Харин эзэн Есүс юу гэж хэлсэн гэхээр хэрвээ хэн нэгэн Ромын цэг чамайг дуудаад чамайг хүчилж чиний дээр одоо бамбай зэвсгүүдэд бариулаад нэг бээр яваа гэж хэлвэл чи бүр инээмсэглээд 2 бээр явж байгаа гэж номлож байна. Үүнээс бид нар юу харж болох вэ? Нэг бээр явна гэдэг бол хуулиндаа дүрмэндээ батлагдсан таны хийх ёстой зүйл. Өдөр болгоны хийх 8 цагийн ажил чинь бол нэг бээр. Харин та хийх ёстой ажлаа бүр давуулга хийх нь эзнийг алдаршуулдаг 2 бээр юм аа. Нэг бээр гэдэг бол та өглөө очих ёстой цагтаа очих нь нэг бээр. Гэтэл та очих ёстой цагаас арай их очиод хийх ёстой ажлаасаа илүү хийхийг 2 бээр гэж хэлнэ. Өмнө байгаа нэгээ хийх нь нэг бээр. Харин 2 бээр гэдэг нь хийх ёстой ажлаа дуусгаад хажууд байгаа найзынхаа хамт олонныхаа ажлаас өөрчлөж хийцэх нь 2 бээр гэсэн. Энгийн хүн нэг л бээрийг шатан ядан хийдэг. Өнөөдөр нэг бээр батгүй хийж чадахгүй байна шүү дээ. Ажилдаа хоцорч очив. Эсвэл ажлаа формалтаж хийчихэд авах ёстой цалингаа нэхээ суучна. Эсвэл хурдан ажил тараасаа гэдэг ажилдаа сэтгэл зүрхээ өгдөг. Харин энгийн хүний зүйл бол хийх ёстой зүйлээ хийх нь нэг бээр. Харин давуулж хийх нь 2 бээр. Давуулж хийсэн дүр төрхөөс чинь болоод ажилдаа зүрх сэтгэлээ зориулж байгаагаас чинь болоод эзний сайн мэдээ тунхагдаг хүмүүс таны амьдралаас нэгэн юр бусын онцгой чихэн зүрх сэтгэлээ зориулсан энгийн хүн баймааргүй тийм гэрчлэлийг олж хардаг юм аа. Энэ нь сайн мэдээ болтгоо гэсэн. Амен. Өшөө өргөжлүүлээд харуул нэг бээр гэж юу вэ? Суглаандаа явах нэг бээр. Амьд байвал та бурхантай уулзах. Энэ тэгтээ нэг бээр. Тэгвэл бурханд үйлчлэх нь 2 бээр байна. Бүгд л хийх ёстой ажил байна. Гэхдээ чуулганд явахаас гадна бурханы алдрын төлөө амьдралаа зориулах нь 2 бээр байна. Амен. Том удахгүй үйлчлэлийн олон талбарууд бий болно. Бүтэн сайнны өдөр үйлчлэлийн багаар бид ээлжлэн үйлчлдэг болно. Харин би тэр үйлчлэлийн багт үйлчлэмээр байна гэсэн зүрх сэтгэлтэй байвал эзний үгэн дээр хэлэгдсэн 2 бээр явдаг хүн болж байна гэсэн. Та үйлчлээрэй бурхан. Зүгээр үзэгчгүй тийм чуулган болмоор. Амен. Бүгд хамтдаа үйлчлдэг. Бүгд хамтдаа бурханы төлөө амьдардаг. Бүгд хамтдаа бурханы алдрын төлөө үйлчилж ямар нэгэн зүйл хийдэг. Тийм чуулган болъё. Амен. Амен. Хажуудлын руу хараад хэлээрэй. 2 бээр яваарай гэж. 2 бээр яваарай. Энгийн хүнээс илүү их зүрх сэтгэл гаргаж амьдраа гэж хэлээ. Хуулийн улмаас, амьдралын улмаас нэг бээр явдаг бол эзний улмаас 2 бээр явцгаая. Энэ бол эзэн биднийг өнөөдөр ятгах байгаа зүрх сэтгэл. За харин хамгийн сүүлийнх нь эзний төлөө энгийн хүнээс илүү өгөөмөр байя.
Матай 5-р бүлгийн 42-р эшлэгийг харвал гуйсан хүнд үг зээлхийг оролцсон хүнээс бүх зайлсхий гэсэн үг хэлсэн. Үг. Аль болох өгөх сэтгэлтэй бай. Бид нар ерөөсөө авах сэтгэлгээ нэрвэгдэж байна шүү. Манай улс орн маань ч гэсэн авч болох бүхий талбараас авсаар л байна. Аваад байна. Тэгээд дараагийн төсөв нь юу гэхээр хаанаас зээл авах вэ гэдэг төсөл яваад. Төсөл нь. Хийж бүтэе гэдэг төсөв байхгүй. Зээлч болох бүх газартаа гэрээ контакт хийчих гэлцсэн. Тэгээд бид авснараа сайж ирсэн үгүй ээ. Бид авсаар л байна. Уруудсаар л. Харин одоо бид өгдөг ард хүмүүс болох гэж байна. Өгдөг хүмүүс болох гэж байна. Сая би бас яг дэлгэр дээр явж байгаа үед аюу олон өгдөг хүмүүстэй таарсан. Тэдний нэг нь тэр Бээжинд байгаа бизнесмен. Тэнд байх хугацаанд намайг буулгасан буудлынх нь хүн хан шиг Монгол хүн болсон сануужрахад харсан чинь 1000 оны үнэтэй буудал буулгачих. 370 мянган төгрөгийн үнэтэй буудал нэг шин. Тэр намайг ороод хүснээрээ массаж хийлгээр би санаа зовоод ингээд суугаад байлаа. Тэгээ хөлийн массаж хийлгсэн чи хөөс амар юм болт юм байна ээ чинь. Шүтэн зуугаад ингээд нөгөө хүүхдийн орог өшгөж урагчих гал байна. Ятаргаа тайлбарлаж массаж хийж өгсөн. За дээр нь бас буцах пледээ би аваагүй байсан. Тэгээ буцах пледээ авъя гэж бодсон чинь аль хэзээ намайг Бээжинд бухаас өмнө миний паспортны зургийг Ирээн хотод байгаа туяагчаас асууж аваад тэгээ миний пледийг авсан байсан. Тэгээ би тэр болгонд нэгж байгаа баярлаа. Тэгээ баярлаа гэж мэдхгүй дээ англиар хайлтмуулт хийж байгаа. Хятадаар ши. Тэгээд англиар гэж thank you. Тэгвэл нөгөө маань no thank you гэх. Хятад хүн чинь бас ерөөсө англи хэлийг үзий ядсан юм шиг аялахтай ирд юм лээ. No thank you. Тэгээд намайг гаргаж өгтөө айгуу гоё үг хэлсэн. Тэгтээ нэлээ акценттэй. God bless you гэсэн үг. God bless you гэсэн. Тэгээд no thank you гэж хэлэх болгондоо гараа тэнгэр рүү заадаг. Бурханд талархаа no thank you гэдэг ингээд байна. Өгдөг сэтгэлгээтэй хүн учраас амьдралд нэр өгдөж байгаа. Учир нь Библиэр юу гэж хэлсэн гэхээр авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэж Үлс номын 20-р бүлгийн 35 дээр хэлсэн. Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй. Харин бид нар дандаа авъя гэдэг сэтгэлгээтэй байдаг. Надад өгөөч. Өнөөдөр хүртэл энд байгаа залуучууд аав ээжээсээ дандаа авч амьдэрсэн. Ааваа надад өгөөч, ээжээ өгөөч гэж. Тэгвэл ирж байгаа долооног ямар нэгэн үг аав ээжийг аваад хоолтноор. Амен. Ямар нэгэн дулаахан хувцсан юм эсвэл оймс чамд аваад өгөж сур. Өгөх сэтгэлгээ өөрийнхөө дотор бий бол. Яаж таахад. Өгөөр нэг өөр өрөөгддөг тухай 2-р Коринт 9-р 11-р шүлгээр хэлсэн байдаг бол 2-р Коринт 9:6 дээр та нар яаж өгсөн тэр хэмжүүрээр ирүүлээд өрөөгднө гэж хэлсэн. Зарим хүн нь хармын сэтгэлгээр өгдөг бол зарим нь өгөөмрөөр өгдөг. Ямар сэтгэлгээгээр өгсөн түүгээрээ л өрөөгднө гэж хэлсэн. Тэгэхээр өгдөг байх хэрэгтэй. Өгөх энэ зүйл дотор бас нэг зүйл явж байгаа. Та нараас зээлхийг оролдож байгаа хүмүүсээс битгий зайлсхий гэж хэлж байна. Энэ үгэн дотор нэг үг явж байгаа шүү. Зээлхийг оролдвол зээл гэсэн үг явна гэсэн. Зээлгүй байж болно. Гэхдээ битгий зугт гэж байна. Зээлгүй байж болно. Ялангуяа би чуулганд гэж боддог. Хүмүүс би энэ битгий зээлсэн. Мөнгнөөс болоод олон олон сайхан харилцаа басардаг. Харин тэрний оронд яг энэ ишлэлийн өмнөх үгэн дээр байгаа өгөөмөр сэтгэлээр шууд өгч. Эргүүлж авахгүйгээр өрөөч. Харин эзэн таныг өрөөх болтугай. Эзний үгийг тунхаглаад өгсөн нэг өгөгднө гэж тайлсан шүү дээ гэж өрөөч. Харин зээлхгүй байж болно. Тэгтээ битгий зугтаа гэж байна. Зээлхийг хүссэн хүнээс битгий зайлсхий. Харин өгөөмөр байх зүйл. Энэ дэлхийн хүн болгон авахын төлөө амьдардаг бол эзний төлөө амьдарч байгаа бид өгөхийн төлөө явцгаая. Яг энэ гарч байгаа үгэн дээр гарч байгаа юу гэсэн амьдралаар бий болсон нэг хүний амьдралыг маш хурдан өндөр сургаалыг өндөрлөе. Энэ хүн бол Даниэл. Даниэл гэдэг энэ хүний амьдралаас харуул нэг ч удаа бурхан алдар шиг гэж хүмүүсийн өмнө гэрчлээгүй. Тэр битгий сайн мэдээ номлоогүй, тунхаглаагүй. Амьдарч буй нөхцөл байдлыг харуул Даниэл бол олцны хүн. За Небухаднецар хааны үед бол Бабилончууд Израилийг дайлаар мордсны дараа Иерусалимыг шатаагаад эдгээр хүүгүүдийг нь олцож авсны дотор Даниэл байсан. Их орн нь өөрийнх нь нүдэн дээр сүйдэж амьдарч байсан өсөр төрнсөн хот нь шатаж
Магадгүй гэр бүл нүднийх нь өмнө өгч үргэцсэн. Гэхдээ л гуйж тайвалгүйгээр зүрхсэглээ бурхантай залгаж бурхны алдрын төлөө болж утсан газараа ч гэсэн амьдрсан залуу хүн. Яг энэ үгэн дээр гарсны дагуу Даниэл нэг ч удаа сайн мэдээ номлож тунхаглаж бурхны алдар шуулсан үг хэлээгүй боловч өдөр болгон 3 удаа хэрвээ бид Даниэл номын 6-р бүлгийн 10-р эшлээс харуул 3 удаа бурханд залбирдаг амьдралаар амьдардаг байсан. Бас Даниэл номын 6-р бүлгийн 3-р эшлээс харуул Даниэл бурхны сүнсээр дүүрэн байсан гэж хэлдэг. Бурхны сүнсээр өдөрдүүлдэг хүн байсан. Тийм учраас болж утсан газараа хааны итгэл найдрыг олж хүмүүсээс илүү их дэвшиж итгэмжтэй ямар ч хий байхгүй амьдарч ажилласан учраас хаан юу шийдсэхээр 120 муж улсаас бүрдсэн Дариус хаан өөрийнхөө тэр Меде-Персийн хаанчлалыг Даниэл захируулъя гэж шийдсэн. Та төсөөлөд үзтээ. Бид нар сайн мэдээг хаасайг номлож тунхаглаж болно. Гэхдээ амьд сайн мэдээ болж үггүйгээр эзний үйлсээр ирчиж амьдрах нь ямар хүчтэй вэ? Яг л эзэн өөрийн үгэн дээр хэлсний дагуу Матай номын 5-р бүлгийн 38-аас 42 дээр хэлсний дагуу энгийн хүнээс илүү уучлж хийж байгаа ажилдаа зүрх сэтгэлээ зориулан сайн ажиллаж энгийн хүнээс илүү өгөөмөр байж бас энгийн хүнээс илүүгээр амар тайвныг тогтоож тэмцэл мөргөлдөөнд оролцдог хүмүүс байвал эзэн энэ хотод алдарших болно. Амен. Бурхны хаанчлал энэ хотыг хомсгон өөрчлөх болно. Яаж хийх вэ? За сургаалыг өндөрлж байна, харин яаж хийх вэ? Зүгээр л хичээгээд шүд зугаал уучлаар дэвчээд хайрлаад хийгээд байх уу? Хүний хүч хязгаартай өөртөө найдвар бид амархан унана. Харин нэг л зүйлийг бодох хэрэгтэй. Филиппоны 4-р бүлгийн 13-р эшлэлдэр надад хүчийг өгдөг түүгээр би юу гэдэг вүлээ? Бүгдийг хийж чадна гэж хэлсэн. Танд хүчийг өгдөг эзнээр та уучлж, хайрлаж, хийж бүтээж, итгэмжтэй ажиллаж, амар тайвныг тогтоож чадна гэсэн. Яг л Даниэл 6-гийн 3-дээр Даниэлийг тодорхойлсончлан Даниэлд хүчийг өгдөг эзний сүнсээр Даниэл дүүрэн байсан учраас тэр бүгдийг хийж чадсан. Ах дүүс минь, энгийн хүнээс илүү амьдралыг Бурхан та бидэнд байхаар та бидэнд өрөөгөл дуудсан шүү. Амен. Энэ дэлхийх биш, харин эзнийх гэдэг нь цаг хугацаа хэрэгтэй. Амен. Хамтдаа эзнийг нь босоо залбирцгаая. Матай номын 5-р бүлгийн 38-аас 42. Өдөр эзний өмнөдөө найд хамт ирээ. Нүдийг нүдээр, шүдийг шүдээр гэснийг та нарт дуулсан. Харин би та нарт хэлье. Йовын өгүүлдэгчдийг үүсрэгүүц. Хэрвээ нэгэн баруун газрыг чинь алгадвал түүнэр өнөөгөө газраач бас тавьж өг. Хэн нэгэн чамтай заалтаж цамцыг чинь авахыг хүсвэл дээлж бас түүнд өгч. Хэн нэгэн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт 2 бээр газар яв. Гуйсан хүнд өг, чамаас зээлхийг хүссэн хүнээс бүү зайлсхий. Ах дүүс минь, та бид бол энэ хотыг хөвсгөн өөрчлөхөөр Бурханаар дуудагдсан. Өндөр дээд хувь тавилантай хүмүүс. Эзэн та биднээр дамжуулан энэ хотод ямар олон агуу зүйл хийх бол. Өдөр болгон уруудаж, дороодож байгаа. Хагарч, эвдэрч, гомдож амьдралын талбар болгон харанхуйд идэгдэж байгаа. Тэр хүмүүсийн амьдралд бид итгэл найдар болж очих ёстой. Энэ зөвхөн үг яриа мэдээгээр биш. Үйл хөдлөл амьдралаараа тэдний дунд бид гэрэл болно. Эзний алдрын төлөө энгийн хүнээс илүүгээр уучлалт хүмүүс найцгаая. Эзний алдрын төлөө игэл жирийн хүнээс илүүгээр амар тайвныг тогтоож тэмцэл мөргөлдөөнийг төгсгөл болгодог хүмүүс болно. Эзний алдрын төлөө энгийн хүнээс илүүгээр ажиллаж сэтгэл зүрхэн ажилдаа нүгэж бас чуулгандаа үйлчлдэг болно. Эзний алдрын төлөө энгийн хүнээс илүүгээр өгөөмөр байцгаая. Бүгдээр эзний өмнөрөө залбирая. Надад хүчийг өгдөг таниар би бүгдийг хийж чадна. Таны алдрын төлөө амьдрах нь надад туслаач гэж
Эзнээс та Филиппоид 4:13 дугаар эшлэгийг баримгүйгээр надад хүчийг өгөөч. Энгийн хүнээс илүү амьдрах хүч өгөөч. Энгийн хүнээс илүү гэрчлэх хүч өгөөч. Энгийн хүнээс илүү ажиллах, энгийн хүнээс илүү итгэмжтэй байх. Эзэн таны алдрын төлөө амьдрах хүч өгөөч гэж бүгдээ эзний өмнөрөө залбирцгаая.